Өнөөдөр болохоор Цэлийн мөрний сав газрын усны гадагын усны шавжин судлаа гэсэн ихтгэлийг танилцуулахаар бэлдсэн байгаа. Аль маань дараах агуулгын хүрээнд бол яригдах байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Цэлийн мөр маань болохоор Монгол Оросын хооронд өргөн удам нутаг дэвсгэрийг хамаардаг. Тэгээд дээрэс нь нөгөө усны бохирдолд нөлөөлөгч маш олон хүчин зүйлсүүд тус сав газарт маань хамаарагддаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд бол усны урсгалц болон температур бол ерөнхийдөө голын урсгалцсан бол ерөнхийдөө нэмэгдэж байгаа хандлага ажиглагдсан байгаа. Тэгээд сурлагдсан байдлын хувьд гэх юм бол ерөнхийдөө усны чанар бохирдуулагч их усүртэй холбосон судалгаа бол маш их хэрэгцсэн байдаг. Гэхдээ ингээд дэд сав газар тус бүрээр нь авч үзсэн байгаа. Гэхдээ болохоор яг Цэлийн мөрний төв сав газарт нь болохоор хотчлт болон ахуйн гаралтай бохирдол бол маш ихээр бүртгэгдсэн байт юм байна. Орхон голын хувьд болох юм бол бас мөн хотчлт болон уул уурхай тэгээд ажил дүрл төв зөвлөх байгууламжаас бол үйлчлэгээ бохирдуулагч их усүрүүд их байт юм байна гэж судалгааны томьёод байт юм байна. Тэгээд мөн туул бол хараа ерөө гэх мэтчлэн болоод дээр бохирдуулагч их усүрүүд нь бол дараах зүйлүүд тэмдэглэгдсэн байна. Тэгээд усны ёроолын макросер нүүргүүдийн хувьд бол 1960 оноос хойш бол судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Харин усны шавжийн амьдрах орчин дархалт болон тэдгэрийг экологийн хүчин зүйлсүүдтэй холбосон судалгаа бол 1998 оноос хойш одоо хүртэл бол хийгдэж байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө дараах зорилгыг бол тавьсан байгаа. Гэхдээ болохоор Цэлийн мөрний сав газарт хамаардаг нийт 27 харуулын усны чанарыг хим болон биологийн аргаар үнэлэх. Тэгээд дээрээс нь 27 харуулынхаа тархалтын зургийг усны чанарын тархалтын зургийг гаргана гэж үзсэн байна. Дараа нь болохоор усны чанарт гол нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийн судалгаа хийнэ гэж зорьсон байна. Бидний судалгааны талбай маань болохоор Цэлийн мөрний сав газар. Тэгээд судалгаагаа эхлүүлэхээ өмнө одоо энэ 27 сав газрыг болохоор 3 бүлэгт хуваасан байгаа. Нэгдүгээр бүлэг нь болохоор Цэлийн мөрний төв урсгалтай Цэлийн мөр өөрөө тэгээд түүний цогтол болоодтай. Хоёрдугаарт нь болохоор орхон гол түүний зарим цогтол болоод гурав дахь нь бол туул болон түүний дараагийн бусад цогтол болоодыг хамруулсан байгаа. Би судалгаанд болохоор ерөнхийдөө усны макросер нүүргүүдний дээж тэгээд химийн зарим үзүүлэлтүүдийн дээж мөн түвшин өнгөрөлтийн дээжийг ашигласан байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол судалгааны арга зүй маань бол дараах схемийн дагуу явагдах байгаа. Хамгийн нэгдүгээр болохоор усны чанарт нөлөө өгнө. Гэхдээ болохоор биологийн болон химийн ажиглалтын мэдээг ашигласан байгаа. Тэгээд дараах индексүүдийг тодорхойлоод усны бохирдлын түвшингөө тодорхойлж тэгээд орон зайн зурвал хийх байсан байгаа. Тэгээд судалгааны дүнгээсээ танилцуулахад бол усны чанарыг биологийн аргаар үнэлж үзэхэд болохоор Цэлийн мөрний нийт 27 харуулын цэг дээрх хамгийн их бохирдолтой нь болохоор стейшн 3 буюу туул холын алтан булаг орчмын цэг байсан байгаа. Дараа нь болохоор 26 гэсэн кодтой Цэлийн Сөхөдр гэсэн харуулмаас ерөнхийдөө бол бас бохирдлоо гэсэн түвшинд хамаарагдсан байна. Тэгээд усны чанарын биологийн үнэлгээгээр гарсан үр дүнгээ болохоор ингэж орон зайн зураглал хийж үзсэн байгаа. Гэхдээ болохоор түрүүнд дурдсан Цэлийн мөрний туул холын алтан булаг орчин бол хамгийн их бохирдолтой байсан. Дээрээс нь нөгөө усны макросер нүүргүүдний зүйлийн олон янз байдлын индексийг тооцож үзсэн. Ингээд болохоор бохирдлын түвшин өндөр гарсан цэгүүд дээр биологийн индекс зүйлийн олон янз байдлын индекс маань болохоор буурсан хандлага ажиглагдсан. Харин эсвэргээр усны чанар сайн байгаа. Буюу цэгийн хөстэй одоо харуулын цэгүүд дээр усны чанар зүйлийн биологийн усны макросер нүүргүүдийн зүйлийн олон янз байдлын индекс маань өссөн хандлагатай байсан байгаа. Тэгээд химийн аргаар
химийн аргаар үнэлсэн дүнгээс танилцуулахад болохоор мөн туул олон алтан булаг орчин бол бас химийн үнэлгээгээр өндөр гарсан. Өндөр гарсан байгаа. Тэгээд одоо энэ уул уурхайн бүс болон суурьшлийн бүсүүдтэй ойрхон байгаа харуулын цэгүүд дээр усны чанар бол бас оройтлоо ажиглагдсан байгаа. Тэгээд яг Сэлэн мөрний төв урсгалынхын дагуу нийтдээ 4 ийм харуулын цэгүүд дээр усны чанарыг хэрхэн өөрчлөлттэй байна гэдгийг бас гаргаж үзсэн байгаа. Тэгэхээр болохоор урсгалынхаа дагуу болохоор ерөнхийдөө цэвэр байж байгаа. Тэгээд яг Сэлэнг орхон орохоос өмнөх хэсгээр бол бохирдолтой гараад тэгээд яг Сүхбаатар Сэлэнг орчинд болохоор цэвэр гэсэн амжилттай байсан байна. Тэгээд Яруулын Макрасэр нургуудны одоо бохирдол төсөвчтэй болон бусад шалжуудтай ингэж хэрхэн өөрчлөлтөө юм бас харуулсан. Анхид болохоор усны чанар цэвэр байхад индикатор шалжуудын маань хувь өсөж эсвэргээр бохирдох үед бол буурж исэн байгаа. Тэгээд нийт Сэлэнг мөрний сав газарт хамаарагдж байгаа 27 харуулыг кластер анализ хийж үзэхэд ерөнхийдөө бол 3 төрлийн кластер үүссэн байгаа. Нэгдүгээр болохоор хамгийн их бохирдолтой цэгүүд маань үүссэн. Хоёрдугаар кластер нь болохоор төв суурин газартай ойрхон гэхдээ усны чанарын хувьд бол сайн гэсэн ангилалд хамаарагдж ирсэн цэгүүд бол хоёрт орсон байгаа. Гуравт болохоор бусууд нь болохоор кластерт нь хамаарсан байгаа. Эцэст нь дүгнэлт хэлэхээр болохоор усны чанарыг болохоор химийн болон биологийн аргаар хоёулангаар нь үнэлэхэд ерөнхийдөө бол үр дүнгийн хувьд бол адилхан гарч байгаа. Харин биологийн арга нь болохоор илүү удаан хугацааны бохирдлыг илэрхийлэхэд бол маш хөрвчтэй юм байна гэж үзсэн байна. За тэгээд анхаарал тавьсан байна.